Шинжлэх ухаан танин мэдхийн Одмондөр сувгийн Аадар анир нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч Ганс болон хөтлөгч Занда та бүхэндээ бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд. За өдрийн мэнд гэнэ. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон за мөн тогтвортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital нар ажиллаж байна. За мэдээж энэ хүн нэвтрүүлгийг та бүхэн маань NTV телевизээр болон Одмондөр радио 83.3 107 сонсогчдоор хүлээн аван сонсож байгаа. За Гануушаа чи нөгөө юуг санаж байна? Мерлин Монрогийн нэг яг ингээд зүгээр нэг хөрөг байгаа мөрт нэг олон өнгөтэй. За тий. Нэг олон өнгөтэй, нэг гой өнгөтэй. Тэгээ Мерлин Монрог Элвис Преслигийнх бас байдаг тий. Элвис Преслиг нэг буу барьсан нэг 8 Элвис, 3 Элвис энэ төргээд. За тэр бол Энди Уорхол гэдэг зураачийн бүтээлээ. Энэ чи Словак гаралтай Америк зураач. Тэгэхээр энэ одоо Мерлин Монро, энэ Элвис Пресли гэдэг энэ олон өнгөтэй хөрөг зургууд интерьер график урлагт бүр хамгийн өргө ашигладаг бүтээлүүдийн нэг болсон шүү дээ. Тэгэхээр Энди Уорхол гэх буюу энэ Андре Вархол гэдэг нь яг жинхэнээр нь Андре Вархол. Зураач, дизайнер, кино найруулагч, продюсер, зохиолч гэдэг төрөл бүр юм хийжсэн нөхөр. Энэ нэг pop art урлагийн маш том төлөөлөгч. Энэ хүн ер нь pop art урлагийг ер нь 20 дугаар зуунд дэлхийд ер нь аваад ирсэн гэж хэлж болохоор. Тэгэхээр нөгөө pop art чинь угаасаа ингээл энэ тэнд яг хөгжгөөл явж ил байсан. Гэтэ Энди Уорхол яг энийг үнэхээр бүүн болгож чадсан. Тэгэхээр maaхан pop art урлаг гэж юу вэ гэхээр хит өргөн ойлголттой зүгээр жижигхэн нэг элементийг ярьж гэх юм бол жишээ нь одоо Coca-Cola гэдэг байлаа гэж бодъё. Гануушд хоёрыг Coca-Cola нь ингээд юуг нь зурцсан те. Лого ингээд логог нь зурцсан. Гэтэ эн чинь зөвхөн Pepsi-н дээр наахаас гадна телевизийн реклам эсвэл одоо Бээжин хотод одоо нэг юуны дээр барилгын дээр байлахад хаа хамаагүй Сиднейн дээр, Нью-Йоркийн дээр байждаг. Ингээд хувилж олон болгож болдог. Тэгээд урлагийн бүтээл биш гэдэг чинь мөн бэлгүй байх тий. Яг үүнийг нэг pop art гэдэг. Одоо бид нар ингээд зүгээр дэлгүүр дээр дэлгүүрийн хаягн дээр Coca-Cola гэх юм байж идэг шүү дээ тий. Улаан дээр нэг цагаан. Тий. Pop art чинь тэгэхээр юу гэсэн үг гэхээр ингээ гоё олон ингээ олшуулж болно. Тэгсмэрлэн нэг гоё комик номын юм шиг одоо тийм зурагт хууцнууд ч юм уу эдэр бүгдээр л нэг тийм pop art болчиход байна тий. За тэгэхээр энэ Энди Уорхол гэдэг энэ 20 дугаар зууны энэ агуу урлагийг бүр тий тесрэлт хийгсэн энэ юу хүн бэ? Зааварсан 65 онд байгуулагдсан нэг Америкийн рок хөгжмийн домогт Velvet Underground гэдэг хамтлаг байна. Тэр хамтлагийн бүр продюсераар ажиллаж байсан. Тэгээ амьдралынхаа сүүлийн жилүүдэд нэг дэлгэцийн бүтээлд хүч оюунаад ажилласан гэдэг. Тэгсмэрчлээ зураач гэдэг. Ингээд ярих юм бол энэ хүн бүр төрөл бүр юм хийсэн нөхөр байхгүй. Тийм байна. Кино найруулагч гэсэн бас тий. Түүний ингээд 63 онд зурсан 8 Элвис гэдэг нэг рок н роллын Элвис Преслиг нэг хөрөг байгаа. Одоо манай найруулж гомбоо явах өөх баг. 8 Элвис гэдэг. Зүгээр нэг буу барьсан Элвисийг ингээд зэрэгцүүлэх гээл 8 Элвис зэрэг зогсож байгаа юм шигээр тэгээд зурцсан зураглах. Тий. Ер нь одоо бол бид нар зүгээр компьютер дээр нэг хийчих тий. Нэг жоох үг хийчихэр. Гэтэ үүнийг Энди Уорхол 63 зураад түүнийг нь саяхан 100 сая доллараар худалдаж авлаа шүү дээ. 100 сая. 100 сая доллар тий. 100 сая доллар ярьж байна. Тий. Тэгсэн чинь тэр 8 Элвисийг зүгээр 5 нь байхгүй 3-ыг бас зурсан байна. Тэр нь 83 сая доллар зарж байгаа бас. Тустай. Тэгээ эн чинь ингээд нөгөө нэг компьютер технологийн тэр юм байхгүй үед гараараа зураад тий. Яг ингээд копидод тавьсан юм шиг тий. Ингээд давхарлаад ингээд зурцсан. Гэтэ энийг хинж зурж чадах юм шиг. Гэхдээ Энди Уорхол чадсан л байхгүй. Тэгээд энэ төсөөлөл нь тий. Тэр шинэ үеийн анх хийсэн хүн ч гэдэм үү. Тий. За Энди Уорхол болохоор өөрийнхөө тэр урланг үйлдвэр гэж нэрлэдэг байсан байна. Тэндээ нөгөө урлагийн алдарчнууд одтой уулзаж их суудаг. За тэгээд 1979 онд Нью-Йоркийн урлагийн актив гэдэг хүртэл байгуулсан ба. Тэгэхээр ер нь нийгэмдээ янз бүр юм хий гэж бүтээдэг ийм хүн. Мөнхлөг цагаан хиймэл үстэй энэ өрмөс төрхтэй зураачийн талаар бүх зүйл нь их учир битүүлэг. Түүний талаар судлах тусмаа илүү олон зүйлийг мэднэ, харин олон зүйл мэдэх тусмаа түүнийг илүү бага ойлгодог. Их сонир хүн. Тэ? Одоо Гануушиг би судлахсан их олон юм мэдж байгаа мөртлөө улам Гануушиг таних ойлж эхэлдэг. Гэдгийг ажилласан баг. Тэ. Одоо тэр улаан лойлын лаазалсан шүл, Coca-Cola-ны лонх, гадил жимсгээд өдөр тутмын энгийн зүйлсийг хамгийн гол нь дахин давтагдчихгүй тийм гайхамшигтай урлагийн бүтээл болгож чаддаг. Энэ этгээ зураачийн амьдрал уран бүтээлийн талаар сонирхолтой баримтыг та бүхэнд хүргэх юм. Гэтэ амар шүү дээ. Ингээд Coca-Cola-ны шил гэж штэ тий. Зүгээр хэлэхэд л хүн болгон төсөөлөгдөж шин тий. Ингээд тархинд нь суудсан тий. Энэ яг pop art юм байна л да тий. Бүр нийтээр гой суулгаж чадсан. За Энди Уорхолын урлагаар орсон юм буцаж гарна гэж байдгүй.
За. Нэгсэн бүх зүйлийг цуглуулдаг гэсэн. Уурхал. Зургийн хэрэгсэл. Зурагт хуудас, касет, гэрэл зураг, ном, сэтгүүл, гоёл жимглийн эд зүйлс гэд юу ч байсан хамаагүй хадгалцдаг. Эдгээр зүйлс нь хизээ нэг өдөр уран бүтээл болно гэж өөрөө итгэдэг үздэг байсан. Түүний цуглуулгад ингээд маш том ингээд заал одоо метр квадрат метр кубээр одоо яригдах хэмжээний хэдэн зуун метр кубээр яригдах хэмжээ тийм том зааланд тэрийг дүүргэх хэмжээтэй эд зүйлс байгаа. Музейн хиллэгээр тоосч үзүүлнэ шүү дээ. Музейн хиллэгээр тоолж үзэх юм бол 500 мянган эд юугаа эд зүйлс байгаа. 500 мянга. Зөвхөн аудио хуурцаг гэхэд 4000 гараг байгаа. Юу ч хамаагүй цуглуулад байна гэсэн үг тий. Гэхдээ тэр нь бас юу ч хамаагүй ингээд хайсан байсан нэг сэлбэтик биш байгаа шүү дээ. Ямар нэгэн юм. Зөвхөн харин аудио хуурцаг гэхэд 4000 гараг байгаа. Тэр дотор нь ямар гоё хамтлагууд яг гоё тэр нөгөө хуурцгийн чинь касетны гаднах чинь бас урлагийн бүтээл шүү дээ. Пop арт шүү дээ. Тэ. Түүнчлэн тэр юунд нь юу гэдэг лээ? Агуулгад тий үйлдвэр гэдэг урланд нь. Ийм нэг сон юу вэ? Цаг хугацааны капсул гэдэг ийм битүүмжлсэн хайрцагуд байна. За. Одоо хэдүүлээ núхтэй нэг ингээ хайрцаг ном илдүү юм хийгээд ингээ битүүмжлэгтэй гадналт нь аяг шаазан ном гэж бишээд тэр шиг тийм бөөн хайрцаг 600 хайрцаг байна. Ямар гоё юм бэ тий. Тий. Энэ болохоор 74 оноос цаа чин нөгөө насаар хүртлээр цуглуулсан зүйл байхгүй. Мини архивууд. Дотор нь гэрэл зураг, захидал, урилга гэх мэт янз бүрийн сонирхолтой эд зүйлс агуулж байгаа. Хайрцаг тус бүрийг нэгэн цаг хугацааны капсул гэж үзнэ. Эдгээр хайрцаг доторх зүйлс ганцхан Энди Уорхолтой ч холбоотой биш. Түүний эргэн тойрондох тэр урлаг, загвар, соёлын ертөнцийн маш сонирхолтой дүр зургууд байна. Түүх байна. Ямар гоё. Зарим хайрцагт нь жишээ нь одоо тий юу дээ Rolling Stones-ийн дуучин одоо Mick Jagger-ийн гар үстэй зүйл байж болно. Jean-Michel Basquiat-гийн бүр зурсан уран зураг байж болно. Тэр хайрцагт одоо эсвэл Диана Гүнжид илгээсэн урилгач байж болно. Тий. Эдгээр хайрцаг өнөөдөр тэр Америк нэгдсэн улсын Питтсбург хотод дах Энди Уорхолын музейд нөгөөс хадгалагдчихаа. Тэгээд үе судлаачид эн чинь энэ нөгөө урлан гэдэг байгаа энэ маш том түүхийн агуулга дотроос бүгдийг нь үзэж одоочл амжихгүй байхгүй. Тэгээд судлаачид үе тэрийг нээд 600 хайрцагаас. Энди Уорхолын бүтээсэн тэр 600 цаг хугацааны капсулыг бүгдийг одоогор нээгөө. Талыг нь нээсэн ба. Цаана ахаа 300 гаруй тэр хайрцаг дотор юу байгааг хинч мэддэг байна. Өөрөө тэгээд ийм нөгөө нэг цагийг нь хэлж үү хэлээгүй нөө? Хэлээгүй. Тэгвэл нэгэд байгаа юм. Нэгэд байгаа юм шүү дээ. Гол нь нээхэр дотор маш олон юм байгаа байхгүй. Одоо ч 70 хэдэн жилийн өмнөхөр чинь бараг төрсөн тий. Энд чинь нас бараад бол энэ чинь 80 онд нас 40 жил 40 хэдэн жилийн өмнөх юм байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр одоо 40 хэдэн жилийн хугацаанд 300 орчим хайрцаг л нээсэн ба. Тэгэхээр цааталтан дахиад 40 жилийн хугацаанд 300-ыг нээнэ гэсэн үг. Тий, яг тэгнэ. Тэгэхээр нөгөө судалгааны зөвлөлтөөр ингээд нэгээд байгаа шүү нөгөө. Тэгэхээр бус нь ингээд битүүмжтэй байж л байгаа. Яг л цаг хугацааны капсул байгаа байхгүй. Ялангуяа Адр андрыг хийдэг болсноос цагаас хойш нэг тийм өнгөрсөн юмны тийм юмд амар дурталчдаг шүү дээ. Яг баримт гарч ирэх юм. Яг үн тий. Хамгийн анхны чи 90-ад оны сүүлээс баг 2000 он болох ч яхад анхны капсулыг нээсэн байхгүй. Саяхан нээж. Тэгэхээр доторх зүйлийг нь тоолоод зураг аваад бичиж тэмдэглэж үлдээж. Энэ үйл явц маш удаан. Нарийн судалгаа шаардсан ажил учраас 30 гаруй жилийн хугацаанд талдаач хүрээг байхгүй. Тийм ээ тий. Их ч олон төрлийн юм байх нь тий бас. Ийм хачиралтай байна. Тэгэхээр дотор нь юу ч биш магадгүй байхгүй. Бүрийг үнэхээр гоё. За тэгэхээр энэ Энди Уорхол гэдэг энэ залуу тий уран бүтээлийн гараагаа яг ихэлсэн даруйдаал олон нийтийн анхаарлыг татчихсан. Нөө суутнууд угаас л тэгдэж шүү дээ. Гараа шууд Ван Гог хөвшил ирнэ. Тахи өргий Ван Гог л тэгийг. Коллеж оюутан байхасаа л нэг тэрслүү зүйлийн үн цэнийг мэдэрсэн байна. Ингээд 1949 онд анхны хөргөө зурж байгаа юм л да нэг. Тэрийг одоо англиар хэлэх юм бол The Broad gave me my face but I can't pick my own nose гэж. Энэ болохоор одоо орчуулвал тэр авга надад нүүр царайг минь өгсөн. Харин хамраа би өөрөө ухаж чадна гэж орчуулж болох юм. Гэхдээ энийг яг юу гэсэн утгатай гэх юм бол тэр авга надад энэ нүүр царайг минь өгсөн гэдэг нь тэр эмэгтэй буюу миний ээж надад энэ царайг өгсөн. Энэ миний бие бүтээсэн. Харин хамраа би өөрөө ухаж чадна. Харин ямар хүн байхаа би өөрөө шийднэ гэж. Тэ. Тэрслүү өрнээсээ. Тэрслүү. Тэр авга надад нүүр царайг өгсөн ч хамраа би өөрөө ухаж чадна гингүүтээ өөрөөхөн хамраа ухаж байгаа зургийг ингээд тавьчихж байгаа юм. Гэтэ нэг үнэн зэгүүн зурсан тэрийг. Тийм ээ.
Энэ юу болсон гэхээр нөгөө тэр үзэсгэлэн тавигдах бүтээлүүдийг сонгон шалруулж ирсэн. Бөөн хүн ингээд өөрийнх нь энэ нэг гоё үзэсгэлэн гарах гэдэг шүү дээ. Тэгээ өөрөөсөө уран бүтээл хийлгээсэн чинь нөгөө тэнд аль зургийг нь тавих вэ гэдэг хитэн шүүгчнэр байгаа шүү дээ. Тэгж чад энэ зургийг харангуут уулгалцсан байхгүй. За энийг тавья гэдэг. Өөрийнхөндөө төслөө зан чанар те. Тэгээ өөрөө залууч байсан байх бас те. Илүү гүн байгаа ш тэгэхээр тий. Тэгээд яг дараа жил нь энэ зургийг үзэсгэлэнд ингээд нээлттэй хийж шээ. Тэгэхэд яг нөгөө зургийн нэрийг хүртэл өөрчилж байгаа. Тэнгүүтээ намайг бүү өд гэдэг нэр өгчөж байгаа. Тэгсэн мөрчлөөс бас тэрслээ тий. За ингээд бүтээлээс урам авсан залуу зураач хамраа ухагчд гэдэг энэ цувралаар хийж. Энди уурхал юу хийж чаддаг гэхээр юмыг их цуврал болгож хийж чаддаг тий. Янз бүрээр хамраа ухаал. За Уорхолын гэр бүлийнхний хэлснээр Эндид хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь болохоор түүний ээж Юлия Завадская гэдэг бүсгүй юм байна. 1921 онд нөхрөө дагаад Америкийн нэгдсэн улс цагаачлсан байна л да. Уулын чахслаа гаралтай эмэгтэй юм. Юлия болохоор гэр бүлийн уламжлалаа даган өөрийн тэр 3 хүүгээ хөгжим, уран зураг, бүжгийн урлагаар ингээ хичээлүүлдэг. Ер нь яг тийм урлагийн төлөв боловсруулахыг багаас нэг хичээдэг тийм ээж нарын нэг юм байна. Ердөө 6 настай байсан чинь гэтэл нөгөө Эндигийн хувьд булчингийн зохицуултын алдагдал гэдэг эмгэг тусцсан юм байна. Булчингийн зохицуултын алдагдал. Энэ өвчин үнэхээр ховор тохиолддог. Гэхдээ Эндид тохиолдчихгүй. Ингээ мэдрэлийн системд нөлөөлөд улмаар энэ ч хөдөлж чадахгүй гэсэн үг шүү дээ. Ингээд олон сарын турш хэвтэрт оролцсон ийм өвчин. Яг энэ үед Эндигийн ээж нь хүүдээ зураг зурхыг зааж гисэн юм. Гэтэ гар нь хөдөлж. Ах нар нь болохоор энэ дүүдээ яадаг гэхээр нөх хоёр ах нь нэгэнт ингээд хөдөлж чадахгүй дүүдээ өдөр болон тэр гоё комик ном эсвэл Холливуудын зургуудыг авчирч үзүүлдэг байсан. Түүний нөгөө pop art урлагийн мэдрэмжийг хөгжүүлсэн юм байна л да. Ингээд Юлия хүүгээ 9 настай байхад нь анхных нь гэр зургийн аппаратыг авчихсан ба. Тэгсэн чинь Энди 9 настайдаа гэр зураг дэндүгүр шумбцсан. Өөрөө нөгөө подолдо харанхуй өөрөө бэлдэж байгаа тэнцэн нөгөө зургуудаа босруулдаг. Одоо нөгөө энэ нөгөө урлан гэж нэрлэдэг байгаа баг энэ агуулга байгаа шүү дээ. Энэ дунд нь зөв тоолохын аргагүй нөгөө гэрэл зургууд байгаа. Гэт бүгд нь их гоё. Өөрийнх нь дарсан. Тий. За тэгээд Уорхол нэгэнт ингээд багасаа зураг зурдаг, элдв юм дуртай, гэрэл зургийн аппаратанд дуртай, гэрэл зураг авах дуртай юм чинь мэдээч хэрэг кино орлох дуртай болж таарна да. Энд чинь хүс үсэг байхгүй шүү дээ. Суурин тавьдсан. Уорхолын урын санд кино орлог асар том байр суурь эзэлнэ. Тэр одоо агуулгад нь. Уорхол өөрөө ижил хүсдэн гэдэг хизээж нуужааг. Тэгээд 1963 онд өөрөө тэр найз залуу Жон Гёмогийнхан унтаж байгааг зүгээр унтаж байгаа ш найз залуу. Тэрийг харуулсан 5 цагийн нойр гэдэг уран бүтээл гаргаж. Гэтэ ийм хүмүүс гоё л тоо. Тэ. Хүний анзаардаг, нийтийн анзаардаг тий. Одоо хайртай залуугийн тий унтж байгааг ингээ харуулсан 5 цагийн нойр гэдэг бүтээл гаргаж штэ. 1964 он цаачин жилийн дараа Empire гэдэг Нью-Йорк хотын Empire гэдэг бас бүтээл гаргаж байгаа хгүй. Тэрний яасан гэхээр Нью-Йоркны нөгөө Empire State-ийн нөгөө цамхаг байгаа штэ. Тэрийг ингээд удаашруулсан хөдөлгөөнтэй ингээд дүрсэн. Энэ ингээд 8 цаг үргэлжлэдэг бүтээл. Ийм бүтээл гаргаж. Авангард төрлийн хэд хэдэн кино хийсний дараа гэд бодвол энийг авангард гэдэг юм л би үнэхээр ийм кино мэдгүй. Ягаж үзэж чадахгүй гэсэн. Тэгээд яварсан хэд хэдэн кино хийсний дараа түүнд яг амжилт авчирсан анхных нь бөгөөд хамгийн алдартай бүтээл нь 1966 онд гарсан юм байна. Пол Мориси гэдэг нөхөртэй хамтраад найруулсан Chelsea Girls гэдэг тим кино туршилт юм байна л да. Энэ яадаг гэхээр Америкийн тэр нөө Челси зочд буудалд болон Нью-Йорк хотод амьдарч байгаа залуу эмэгтэйчүүдийн амьдралыг ингээд хуваасан дэлгэцээр харуулсан. Ингээд энэ кинонд 3 цагаар үргэлжилт юм байна. Яасан гоё сонирхолтой юм шүү дээ. За ингээд Энди Уорхол 64 оноос дүрс бичлэгээр хөрөг бүтээдэг болсон юм байна. Одоо целлулоидын хальс гэсэн үг шүү дээ. Нөгөө целлулоидын хальс бол түүний хувьд зотон даваатай ижил үр гүйцэтгэдэг байхгүй. Тэгээд яасан гэж 400 гаруй хүний тэр дэлгэцийн хөрөг бүтээсэн юм байна. Гэхдээ энэ бүгдээрээ шахав хин мэдэгддэг. Одоо хүртэл энэ юу юм бол одоо мэддэг. Ингээд гоё хөрөг бүтээсэн зүгээр ингээл чи одоо ингээд нааш харж ин тэгэл хажууд шаарна гоё ай тавьдаг ч юм уу тэгээ ингээл ямарсан тийм хөрөг. Гэхдээ тэр дунд нь 400 гаруй тэр хөрөг дунд нь алдартай хүмүүс байгаа. Боб Дилан байгаа.
Ингээл үргэлж нэг уйтгартай төрхтэй Боб Диланы энгийн зүгээр нэг төрх. Эсвэл нэг камерын дураг цоо ширтэж байгаа живрээс ахалтай Сальвадор Дали хүртэл байгаа тэр дунд нь үе нэг лонгтой колонс балгачаад донжтой Лу Ридийн видео хүргүүд хүртэл байд юм байна. Тэгэхээр бас тий энэ Энди Уорхол гэхэр ер нь ингээд маш их юм хийсэн л хүн байгаад. За хоёулаа цаашаа нөгөө хамтран ажиллаж танилцуул үргэлжлүүлэх сонь юм гарч ирнэ. Тийм айгүй сонирхолтой байна тий. Одоо тэр нөгөө дүр суваадаг шүү дээ тий. Тэр дүр суваадаг зэрэгцээд явдаг тэр мэд чи одоо сүүлийн үед ч явах та ер нь 2000 он гасаас хойш клип мэлиптэнд их ашигладаг болсон байхгүй дууны клипүүд тэр тий. Тэгэхээр тэдний анхны сонин юмуудыг хийгээд өгсөн л байхгүй юмнаас айхгүй тий. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон ажиллаж байна. За орон сууцны үнээр хаусанд амьдрья гэдэг уран ер нь. За яаж байгаа гэхээр 2017 оноос хэрэгжиж байгаа энэ Garden City хотхон нь 5 давхар орон сууцаас бүрдсэн. Одоо ийм олон давхар өндөр биш шүү дээ. 5 давхараас бүрдсэн. Тэгээ Яармаг орчмын бүс нутгийнхаа хамгийн тав тухтай тэгээд ногоон байгууламж ихтэй хүн болгоны мэддэг хотхон болцсон. Тэгээд Garden City-нд яг нөгөө юу вэ штэ. Одоо шинэ нөгөө нэг Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар, нийслэлийн засаг даргын тамгын газар гэж шинэ барилга байгаа шүү дээ. Тэрний яг ертөнцийн зүгээр зүүн хойд талд гэх юм уу? Одоо тэр нөгөө нэг мөнх хата шоурумын яг замынхын нисэг талд нь байрлаж байгаа юм. Энэ болохоор нийтдээ 6 га талбайд 200 гаруй айлын 5 хавас бүтээн байгуулагдаж байгаа гэсэн үг. Одоо хүртэл тэгэхээр захиалга, одоо барилга байгууламж те бүх юм хамтдаа явж л байгаа гэсэн үг. За давуу талуудыг хэлээд үгүй. Төвийн дид бүтцэд бүрэн холбогдсон болохоор ашиглалтын зардал нь орон сууцтай адилхан гардаг. 5 хавасууд. За тэгээд хэмжээний хувьд хит том биш. Одоо маш том болчихлоор ч бас хэцүү шүү дээ тий. Одоо олуулаа амьдрах гэхээр хүүхдүүд нь хичээл сургуульд явчихдаг. Ерөнхийдөө нэг 2 хүн байдаг бол тэр 5 хавас бас хэцүү шүү дээ. Гэтэл энэ 114-өөс 158 м квадратын талбайтай. Тэгэхээр өөр нь бол боломж тий. Тийм ээ. За тэгээ яг энэ нь яг нөгөө орон сууцны үнээр хаустай болох боломжийг нэгдэж байгаа. Тэгээд бас энэ Яармагийн одоо энэ Garden City хотон дээр очиод загварын байрыг нь бас үзээд харж боломжтой. За тэгээ хотхондоо сургууль цэцэрлэгтэй болохоор хотхон дотроо ер нь 2000 талхаар хүүхдүүдэд сургууль цэцэрлэгтэн шууд өгчин. За дээрэс нь одоо нөгөө хүүхдүүд ингэдэг шүү дээ. Одоо бидний баг багт чинь гадагшаа гараад тоглохоор нэг ээж аав те одоо орооч гэж загнадаг байсан шүү дээ те яг тэрнтэй адилхан юм. Одоо ингээд харах юм бол хотхон гэхээр ингээд тойрсон байгууламжтай голдоо тоглоомын талбай байгаад байгаа шүү дээ. Гэтэл энэ Garden City-гийн хувьд болохоор энэ тэнтэй тоглоомын талбайтай буюу. Заавал цонхороо ингээд харахад хүүхдэн тэнд байж байхгүй нэ шүү дээ. Ингээд тойроод өөр тоглоомын талбайраа яваад явчихна гэсэн. Ийм олон газар тоглоомын талбайг байгуулад өгсөн. Тэгээд хотхондоо бас сургууль цэцэрлэгтэй болохоор тийм тоглоом талбайд ингээд сургууль цэцэрлэг рүү яваад хотон дотор ингээд чөлөөтэй байж боломжтой. Ер нь бол 6 га талбайд чинь том талбай шүү дээ. За энд 200 айлын 5 авсан бүтээн байгуулалт явагдаж байгаа. Тийм Яармгийн бол одоо нэг гоё юм цэцэрлэг сургууль бол санаа зовлдог байна шүү дээ. Харин одоо ер нь тэгээд хөссөн хөсөөгүй манайханс ажиллаж байгаа бах тий. Хэдхэн жилийн өмнө бүдрэл мэдчихэж байгаа шүү дээ. Хэдхэн жилийн өмнө Яармаг руу тийм их бүтээн байгуулалт байхгүй байлаа. Гэтэл одоо Яармаг руу бол тэр сургуулиуд нь маш ихээр баригдсан байна. Эмнэлгүүд маш ихээр баригдлаа. Зам талбай сайн тавигдлаа. Ам болгон өөр өөртөө гэсэн гоо замуудаа татаад тий. Орон сууц болын хаус утганд маш ихээр баригдаж байна. Тий удахгүй нөгөө тэр одоо ахаад нэг инхтэвний гүр шиг том гүр баригдсан шүү дээ. Тэр баригчвал тэгэл дуусаа шүү дээ. Тэгээ энэ шиж нөгөө номингийн маш олон гоё том супермаркетууд байт юм лээ. Хотод байхгүй тэр home style юу вэ нэг маш том бас нөгөө юм баригдсан юм билээ. Тэгэл бодоход ч ер нь одоо худалдаа үйлчилгээ дэлгүүр хоршоо хангалттай тавигдсан. Ер нь их гоё тухтай болсон байлээ шүү Яармаг. За тэгээд холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл авах утас нь 7577 7577 7577 7577 гэсэн дугаараар холбогдоорой. Мөн Garden City Zig Emen гэдэг Garden дундуур зураас City Zig Emen гэдэг веб руу та бүх манаас ороод илүү дэлгэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. Би зураг хөргийг харсан. Ямар гоё тухтай, ямар гоё орчин бэ. За тэгээд гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон бид бүхний дэмжиж ажиллаж байна. Баярлалаа. За тэгээд Энди Уорхол чинь өөрөө ингээд алдаршаад эхэлчихэж байгаа юм л да энэ ч тий. Нөгөө Элвисээ зурцсан, нөгөө Мэрли Монрого зурцсан. За тэгээд тэнгуүч нөгөө хамтлаг дууш тэр үе чинь нэг пянзны өстө сайхан алтан гэр үе шүү дээ. Бүгд гоё гоё пянз гаргана тий. Ер нь одоо рокийн их гоё үест 60-д онч. За бүгдээрээ захиалга өгч. За ингээд хит хитэн тэр нөгөө цомгийн хавцны дизайныг уралж байгаа. Одоо чи төсөөлтэй тэр нөгөө гоё өнгө. Энд чинь үнэхээр гоё өнгө тэр чинь Энди Уорхол гаргаж чадсан шүү дээ. Тэгэл тэр пянзнууд одоо бид нар хардаг шүү дээ. Нэг 60-70 оны пянзнуудыг тэр чинь Энди Уорхолын бүтээлүүд маш их явж байгаа юм. Тэр нэг дахин давтагдахгүй урд өмнө нь байгаагүй зүйлийг шинээр хийх
Энэ нь өөрийг нь маш их алдаа тоглоод байгаа тий. Тий. Одоо маань ярьж угаасаа өгсөн байна дээ гоё юунууд энэ. Маш энгийн боловч ингээ харахад тий хүмүүсийг татах хувцастай. Ийм бүтээл тойрдог энэ зураачийн хамгийн алдартай цомгийн зургууд бол одоо чинь нөө түрүүний хэлдэг Velvet Underground and Nico гэдэг хамтлагийн 67 оны анхны цомог зориулсан одоо тэр хайлтдаг гадил жимсийн зураг бүхий хавц байгаа юм бас. Домогт мэдээж Rolling Stones хамтлагийн 71 онд гаргасан Sticky Fingers цомгийн тэр цахилгаантай хавц хүртэл байгаа. Гэтэ Warhol эднээс хамаагүй өмнө буюу 50-аад оноос эхлэн уулна хөгжмийн цомгийн нүүрний загвар гаргадаг байсан ба. Ингээ бүр явсараад ноёо өргөлд нүрч юм л да. Warhol одоо Count Basie, Kenny Burrell, Thelonious Monk гэдэг одоо тухайн тэр алдартай жаз дуучдын цомгийн хавцны загвар дээр нь ажилласан. Тэгээ алдарч жүжигийн зохиолч Tennessee Williams-тай ч хамтран ажилласан ба одоо тэгэхээр одоо тайз декорацийг хүртэл тий. Тийм байна. Энд чинь зөвхөн зураг гэхээс илүүтэй тэр хавцсны дизайн те ямар материалаар байх юм, ямар өнгөтэй байх юм, ямар хэлбэртэй байхын ч хүртэл гаргаад байна шүү дээ те. Гэтэ үнэхээр гоё байгаа цаг юм. Тийм байна. Пол Морриси гэдэг одоо түрүүний нөхрийн хэлснээр алдарт Бродвей шоуны продюсер тэдэн дээр ирж хамтран ажиллах санал тавьсан юм байна. Тэгэхээр одоо Бродвей шоу чинь ямар алдартай вэ одоо хүртэл. Тэгэхээр тэрний продюсер нь хамтран ажиллая л да Warhol гэсэн байгаа байхгүй. Ингээд энэ байгууллага Квинсдэх нэг юу байсан юм бэ? Нисэх хонгоцны нэг ангар гэдэг үстэй. Одоо нэг онгоц монгоц ингээд засч мастах газар байдаг лөө. Нэг том ингээд сэндвич байрлал байгаа шүү дээ. Эзэнгүй ангар дотор бүжгийн клуб нэг төлөвлөгөөтэй байсан юм байна л да. Тэгэд алдартай зураачтай хамтран ажиллахыг хүссэн юм байна. Тэгсэн нөгөө Пол Морриси хамтран ажиллахын тулд өөрийн хамтлагууд авчраа гэдэг санал болгосон юм байна. Өөрийн хамтлагуудтай олё гэдэг. Тэгэд Warhol авиаснуудыг ирэлт гараад. За. Ингээд Lou Reed болон нөгөө Velvet Underground нөгөө Nico гэдэг хамтлагийнхныг Cafe Bizarre-аас болоод 65 оны сүүлээр гэрээ байгуулсан менежер нь болсон юм байна. Тэгэхэд эн чинь нөгөө гой пянц гаргасан тэрнийх нь одоо хавцыг Warhol зурсан гэхээс илүү энэ нэг өөр нэг төсөл хийх гээд тэгээд Warhol өөрөө энэ хамтлагуудыг олсон болж таарад байхгүй. Нэг ингээд зүгээр жижигхэн газар дуулж урж яхад нь ой наашрахын дүнэр гэж хаад хідүүлээ гоё юм хийгээд. Ингээд ямар ч гэсэн энэ Velvet Underground үнэхээр алдартай. Тэгэхээр эдгээр чинь Warhol-ын гараар гарсан хамтлагууд юм байна шүү дээ. Тэгэхээр Warhol ч өөрөө rock юм шүү дээ. Ингэж бодох юм бол ямар ч энэс бүр 20 жилийн дараа Warhol өөрийнхөө хамгийн анхны rock хөгжмийн видеог бүтээсэн гэж байна. Тэр нь Cars гэдэг хамтлагийн Hello Again гэдэг яг 84 оны хит дуу гинэ. Энд чинь бас клип хийсэн нөхөр юм байна шүү дээ. Тэгэнтэй начиг найруулагч хийж байгаа юм чи тий. Хамтран найруулсан энэ бүтээлд Warhol өөрөө бартендерийн дүрээр тоглодог гэж байна. Тэгэхээр maaхан юу ч гэсэн YouTube дээр те Hello Again гэд Cars хамтлагийн дууг та бүхэн үзээрэй. Тэгэхээр бартендерийн дүрд Warhol өөрөө байгаа юм биш. Нүдний шлэтэй айлцсан контакт линз зүүсэн байдаг гинэ. Өн чинь бүр амар юм байна. Цаашаа би сая уншсан чинь нөгөө Rolling Stones-ийн Mick Jagger, за Beatles-ийн John Lennon, за нөгөө Diana Ross гэд эдрийн бүтээлүүд төр ч энэ клип хийжсэн. Авиаслог продюсер гинэ. Харин тэ сайн нөгөө нэг юу исэн штэ цомгуудын cover-ууд байсан штэ тий. Тэрэн дээр харин John Lennon тэр байсан байхгүй. Тэгээ би тэдний юу юм хийж исэн юм байна гэжсэн. Бүр клип нүртэл хийсэн юм тий. Тийм ээ тий. За энэ ч бүр би зүгээр зураачийн талаар ярина гэж бодсон шүү дээ. Харин тийм. Би зураач ихээр багтчих гэдэг хаа юм шиг тий. Айгуул тэр зөвхөн зураач гэдэг нэрчлэр явдаг байсан юм болооч гэж бодчихлаа. Тийм. Би бол зураачаар л мэдхий. Тий. Одоо эн чинь нэг өсөндөө тэр дизайны ажлуудыг хийгээд байна. Тэгээд хэрвээ клип рүү орж байгаа бол чинь клипний найруулагч бүр тусдаа гарахаар болсон байхгүй. Одоо бол кино хийдэг найруулагч бол клип хийн гэх юм бол бас арай өөрөөр хийн. Гэтэл нөгөө нэг урсгалаасаа хамаарад клипийн найруулагч нар чинь тос ондоо. Тийм шүү дээ. Рок хамтлах бол өөр нөгөө хипхоп бол өөр болчиход байгаа байхгүй. Мөнгө нүд шал ондоо л доо. Тийм тий. Тэгэхээр манай хүн бол одоо энэ рок хөгжим, жаз хөгжмийн дуучдын хамтлагуудын cover маврыг хийж явж байгаад одоо бүр ингээд өөрөө хамтлагууд продюсинг нь хийгээд те ингээ гаргаад ирж байгаа юм байна шүү дээ. Тийм байна. Тэгээд энэ дээр ямар клиптэй байх юм гэдгийг нөхлөөр ажиллаад эхэлсэн. Ер нь бол шаардлагаар бий болоод яваад байгаа юм байна л да. Тийм байна. Энэ нэг хамгийн гоё юуг энэ түүхийг би мэдх юм байна. Энэ юу яасан? Warhol 83-нд дэлхийн нийтээр устдах аюулд орсон 10 амтны зургийг зуръя гэдэг. Тэр дунд манай Монголын аргал байт. Яасан гэхээр энэ нэг contemporary урлагийн галерей эзэд болох тийм нэг Рональд болон Фреде Фелдман гэдэг энэ хүмүүс ингээ хоорондоо нөгөө Warhol-тэй зүгээр юм яриа суучсан байхгүй. Ингээ зүгээр нөгөөдөл чинь галерей эзэд юм чинь хоорондоо уран бүтээл ярьжсэн чинь тэгээ яриа цаашаа үргэлжилж явж хагаад
ер нь энэ аюулд орсон хитэ амьттай байгаа шүү дээ. Хит тэгвэл тэдгэрийг урлагийн бүтээл болгоё л доо. Энэ захиалгыг бид нар мөнгөний манай галерей өгөөгээд тэгээ уурхал зурсан ба. Энд нь яг 10 амтан байт. Африкийн зан, халдсан бүргэд, том юурт аргал одоо манай. Тэгээ хар хэрс, гревигийн алаг тах, авраг панда, оронгтан, Сибирийн бар, модны мэлхий тэгээд нэг цоогор ирэх баг. Нөө тийм шүү дээ, тэ. Энэ зургуудын ачаар үнэхээр эдгээр амьтдад учирч буй аюул занал хэлийг дэлхийн нийтээр дахин мэдэрсэн ба. Маш хүчтэй мессеж гэсэн. Уурхал тэгээд яг энэ зургийг гайхалтай зурсан. Тэгвэл эн чинь бүр давхар маш том нөлөөлөгч шүү дээ, Тий. Хийж байгаа ажиллаараа санаа сэтлээрээ. Одоо энэ аргалын зургийг хараа. Тийм энэ хамгийн сүүлд маань аргал бац. Нэг гоё харагч шүү дээ. Төрөл бүрийн газар амьтад байна харахгүй. Тий. Хэдийгээр ингээд уурхалтай холбогдоход ер нь их амархан. Ингээд хаасаагүй л байждаг. Гэхдээ түүнээс яг ярьцлага авна гэдэг нь маш хэцүү. Уул хаасаагүй л байгаад идэг. Сэтгүүлч төвд хамгийн хүнд аваа. Одоо цаач мал яг энэ график урлагийн ертөнцийн хаан болчиход байгаа шүү дээ. Яг олон нийтийн анхаарлын төвд байх дуртай юм шиг ингээ харагдаад. Тэгсэн мөртлөө өөрийнх нь талаар мэдээлэл өгдөг. Нэг гэтээ зүгээр ингээ зайлсхийхгүй маш ухамсартайгаар зайлсхийгддэг. Яг ухаалгаар. Жишээ нь 66-нд Кавалер гэж сэтгүүлд өгсөн ярьцлагын үеэр сэтгүүлч ингэж асууж. Хэрв та энэ эдгээр зургуудыг өөрөө зураагүй байсан бол хөндлөнгийн үдээр та өөрөө энийг зургуудыг харсан бол энэ зургууд хэр үн цэнтэй бүтээл гэж та бодож байна. Амар асуулт байна. Тий. Тэгсэн хариулт нь мэдгүй юм дөө. Тэгэл болоо. Тэгсэн ингэж ч одоо яах вэ тий. Та ер нь яагаад зураг зурдаг вэ гэдэг асууж. Ер нь яагаад зурдаг? Гэсэн чинь уурхал үгүй зүгээр л би хийх зүйлтэй л байх гэж зурд юм а гэд. Ингээд зүгээр тэгсмэр нөгөө татгалзаагүй хариулгаас ухамсартайгаар татгалзаад байгаа байхгүй. Тийм ээ тийм. Нөгөө нэг хэнийг яагаад та гүгдийн гэсэн ч тийм би зүгээр л гүмөрөөс ингэдэг шүү дээ. Харин тийм. Телевизэд ярьцлага өгөх үедээ цаа чи ингээд нэг хар савхин хүрэмтэй нарны шил зүтсэн. Үнэн гангартай уурхал тийм. Артталт нь ингээд нөгөө буу барьсан нөгөө элвсийн хөрөг мөрөг тий. Нөгөө талд нь одоо өөрхөн тэр алдартай нэг кемплийн лаазалсан шүл гэдэг байхгүй. Тэр чинь энэ чинь нөгөө бүтээсэн шүү дээ. Ингээл бөөн лаг. Тэгэл нэг асуулт асууж. Бүр ингээ хүн болгон тэр лайв үзэж байгаа шүү дээ. Америкт яар тий. Тэгэд юм асуугаар саяны шиг хариулаад иддэг. Нөгөө сэтгүүлч бүр нөгөө шоу чинь өөр утгагүй болж байгаа байхгүй. Тийм ээ тий. Бүр ингээ залхаж байгаа сэтгүүлч нь. Таны тэгвэл хариулж чадах асуултыг чи асууя гэдэг байхгүй. Тэгсэн чи уурхал хариултыг ч гэсэн хэлчихэрэг гэдэг байхгүй. Харин тийм ээ. Энэ өөрөө их тэрслүү юм байна тий. Айгүй тэрслүү юм байна. Тэгсэрнээсээ олонний анхаарал байгаад идэг. Хийсэн бүтээсэн зүйлээр анхаарал татаад идэг. Тэгээ очиж ярилцах ихэр болдгоо. Тэр нь ч өөрийнхнөөс юу имиж л юм байна л та тий. Тэгээ нэг шоуны үер. Үгүй харин энэ түүнийг мэдэх ингээ нөгөө судлагдсан маш их юм гарч ирдэг. Тэр их химик мэдих тусам түүнийг ойлгох байлдаг. Нөгөө бүр ингэ нууцлаг болдог. Яг тийм л хэвгүй. Яг иймэрхүү хүмүүсээ ч нэг 20 жилийн дараа мараа тий мэдчихэд тэгээ хариултуудыг сонсохоор ингэж хариулахгүй гэж яах вэ нэрэ гэж бас боддмаар шүү. Тий. Тухайн үедээ ч юм уу энэ үедээ ойлгохгүйж магадгүй тэр хариултуудыг нь. Яг үн тий. Тэгээ урлагаас тэгэнгүүт бүр тэсхөнлийн юм асууж үзэж байгаа юм. Нохоо зодон байдаг шүү дээ. Тий. Нохоо зодон буюу тэр мэржлийн нохоо зодоны шоуны талаар асуусан чинь уурхлын амнаас хэлэгч угаалга. Маш сонирхолтой. Юу хэлэхэж мэдэхгүй байна. Амьдралдаа харсан хамгийн гоё зүйл энэ төр. Бүр ингээд ийм гачаа хариулт хэлээд байгаа байхгүй. Үүнийг үтсэн үзэгчд юу гэж бодсон гэр уурхал үндэ нохоо зодон гэдэг шоуны талаар амьдралдаа нэг ч үзээгүй юм шүү гэдэг. Тийм ээ тий. Бүр сонин нөхөр тий. 81 онд BBC агентлагтай хийсэн ярилцлагын нэг хэсгээс нь толилуулъя. Эдвард Смит ингэж асууж BBC агентлаг штэ. Тэгвэл та өөрийнхөө зургуудыг аль болох олон хаан дээр байгаасаа гэж хүсдэг үү гэж асууж. Тэгсэн энд юу аргал? Үгүй ээ. Тэд хаалтай шүүгэн дотор байхад л би дуртай гэж. За ингээд эцэст нь эндээс нэг зөв юм болт. Уурхалтай хийсэн ярьцлага ер нь юу болж хуурдаг гэхээр тэр зураачийн талаар биш. Харин сэтгүүлчийн талаар болж хуурдаг. Сурчлагчийн тухай илүү их мэдээлэл хүмүүст өгчдөг. Уурхалын мэдээлэл хүнд өгдөг. Тийм ээ тий. Ихэнх тохиолдолд түүнээс ярьцлага авсан сэтгүүлчид ямар ч чадваргүй болох нь батлагддаг.
Тийм ээ тий. Энэ 2 удаа 3 удаа нэг үл тоож байгаа юм шиг асуултаа холбоогүй юм шиг хариулт өгчин гол тэр уур амьсгалыг дараа нь яаж авч явах нь гэдэг нь тий. Айгүй бол зарим нь ингээл одоо хүн л болсон хойно тий шууд нүүрэн дээр ингээл хувирлал нь илэрх нь шүү дээ. Тэр мэрийг нүртэл харуулад идэг юм шиг тий. Яг нэг талаа тийм л юм яах. Тий. Нэг 10 асуултад очсон тий. Нэг 10 асуулт нь 1 минутын дотор дуусчлаа. Одоо 11 дахь асуултаас би яг өөрөө ер нь тэгвэл энэ 10 асуултыг манай хамт олон гануурс надад бэлдчихсэн гэж болж шүү дээ. Маа зулаач юм уу. Тэгтэл одоо зандаа 11 дахь асуултыг өөрөө асуухаас өөр аргагүй. Одоо ингээд миний хэр чадваргүй гэдэг гарч ирдэг. Эсвэл 2 асуулт нэр фейлдэд болохоо болцсон бол 3 дахаас нь өөрөө бие дагаад тэр хүн ярилцах гэдэг сэдв рүү орчиж болно шүү дээ тий. Бас амар юм биш үү? Тийм бац. Тийм ээ. Уурхлын талаар биш тэр сурчлалын талаар мэдээлэл бүгдэд нээлттэй болох шүү дээ. Тэгээ нөгөө тэрслүү гэдэг нь за магадгүй нөгөө нэг хүмүүсийн те тэр үе чинь нөгөө нэг BBC-гээр нэг хуурамч мэдээ явуулсан чинь тэрнээс болоод дэлхийд даяараа сони юм болдог шүү дээ. Нэг ургацын талбай малбаа дээр тэг боо юм болдог шүү дээ. Гэх мэтчлэн BBC хит нэр хүндтэй байгаад тэрүүгээр мундаг хүмүүст гардаг шиг юм уу те. Тиймэрхүү ойлголтыг эвдээд байна. Ухаантай ч юм уу алдартай ч юм уу тийм хүн гарах шүү дээ. Зүгээр л энгийн хариулт өгөөс одоо энэ эсвэл шалт тэрслүү байгаад байна тий. Maaхан хэрэг Men in Black гэдэг кинонд дуртай бол тий 3 дугаар анги дээр нь Энди Уорхол үнэхээр гоё ярьдаг ш. Тийм үү. Тий. Цаадалч нэг ингээд нөгөө буцаад нөгөө 50 60 донд очиж гэдэг. Тэгээ нөгөөднийхээ залуу үе рүү очдөг шүү дээ. Тэгсэн чинь тэнд нэг загварын шоу болж идэг ш нэг. Тэгсэн чинь нэг аашмуутай нэг ийм өстэй нэг хөргөөд тэр чинь Энди Уорхол ш. Ямар ч зэн загварын ертөнцид өөрсдийнхөө нэг юм ямиг тогтоож чадсан хүмүүс хар залуугасаа өөр ингэс нэг имижтэй байдаг тий. Одоо тэр нөгөө одоо плейбойын өвөч гэдэг юм уу тий. Тэр зүгээр нөгөө нүдний шилтэй тэр цагаан хувцастай гэдэг юм уу тэр юм харахад л шууд тэр хүн байна гэж төсөөлөгдөхөр өөр ингэсэн юм бүр 7 тэрбум хүнээс ангижирсан өөр ингэсэн имижтэй болцсон байдаг. Тийм л юм л тий. За хамтаа хэлцүүлж байлаа. За тэг. За нэвтрүүлгийн хамтаа ажиллагчаар тогтвортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital үнэт цаасны компани ажиллаж байгаа. За бонд буюу өрийн бичиг нь барьцаа болон баталгаагаар хангагдсан үнэт цаасны нэг төрлийн бүтээгдэхүүн. За тэгэхээр энгийнэ тайлбарлах юм бол хөрөнгө оруулагчид компани бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж байгаа компанид мөнгө зээлж байгаа л гэсэн үг. Тэгэхээр одоо манайх дараагийн төсөл маань ийм болох гэсэн энэ рүү зориход бидэнд ийм санхүү хэрэгтэй. Энэ маань болчих юм бол бидэнд ийм үр өгөөчтэй гэдгээ эхлээд тайлгнаж байгаа юм. Тэн дээр харж байгаад манайхан бонд хөрөнгө оруулалт хийгнэ үү те. Энэ чинь хувь хүмүүс хийсэн ч болдог, за компаниар хийсэн ч болдог штэ. Тухайн компани бондоо татан төвлөрүүлсэн дүнгээрээ дараагийн шин төсөл бүтээгдэхүүн үйлчлэгээ болох чанар төрлөө сайжруулах зэрэг эргэлтийн хөрөнгө болон ашигладаг гэдгээрээ бонд нь үнцэн шингэсэн хөрөнгө оруулалт чаддаг. Тэгэхээр тэр бондор зулсан мөнгөөр офс аваад дуусчихгүй байна шүү дээ те. Энэ чинь тэр офсыг хэд дахин авах хэмжээний дахиад нэгэн бизнесийн төрлийг ингээд хөдөлгөөнд оруулж байгаа хэлбэр л гэсэн үг. Тэгээ энэ нь нэг талаасаа ингээд харах юм бол зүгээр нэг хүнийг байшин авахт нь туслаагүй. Энэ зүйл миний гар оролцоотойгоор дараагийн төвшөндөө хүрээд улам одоо хүмүүст эергээр одоо сайнаар нөлөөлөх ус бүтээгдэхүүнийг гаргадаг ч юм уу, дэлхийн зах зээлд Монголыг гаргадаг ч юм уу. Ингэж байгааг хөрөнгө оруулагч маань өөрөө хардтал хараад одоо ингээд кап аваа суух нь шүү дээ, тэ. Цэцлэн хангалуун байх нь. За тэгээ энийг яаж гаргадаг гэхээр бондын чин зохицуулагч байгууллагаар бүртгэгдэн гардаг. Тэр нь үнэт цаас гаргагчийн барьцаа баталгаагаар хангагддаг бөгөөд эрсдлийн хувьд бага, хүү тогтмол, өгөөж өндөртэй гэдэг давуу талтай. Ягаад гэхээр энэ бүр жилийн дундаж хүн 18-аас 19% байдаг тий. Ямар ч хадгаламжийн төрөл, ямар ч одоо мөнгө хураасан ийм зүйл ийм өндөр хүүтэй байдгүй шүү дээ тий. Гэтэл бонд ийм давуу талтай байдаг. Тэгэхээр таны хөрөнгө оруулалтын түнш Apex Capital нь тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудад хөрөнгийн зах зээлээс шаардлагатай санхүүжилтийг олох зөвлөх байдлаар хамтран ажилладаг. Тус байгууллага нь одоо манай орны нийгэм эдийн засагт үн цэн бүтээж буй үйлдвэрлэл үйлчилгээ бүтээн байгуулалтын салбарын 50 гаруй аж ахуй нэгж байгууллагатай амжилттай хамтран ажилласан туршлагатай салбартаа түүхийлэгчдийн нэг болно. За тэгэхээр та бүхэн мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол 7510 75 тэгтэг 7510 75 тэгтэг гэсэн утсаар та бүхэн мөн холбогдоорой. За мөн дээрээс нь бас Apex Trader гэсэн аппликейшн байгаа. Тэгээд тэрийг татаад та бүхэн үнэт цаасны данс нээгээд хөрөнгийн зах зээлийн үйлчлэгийг гар утсандаа хэлбэршүүлсэн байдлаар авах боломжтой. За ингээд Apex Capital-ийн хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье. За ингээд 20 дугаар зууны хамгийн олоодаа гэрэл зургийн дорнд өртсөн нийтлүүлсэн зураачдын нэг болж байгаа юм л да Уорхол ер нь тий. Юм ярихгүй байгаад байдаг. Улам алдартай болоод байдаг. Нэг юм ярихгүй мөртөө түүний хэлсэн үгсийн ингээд бүр юу байгаа. Иршлүүдийг багтаас ном хүртэл гарчаа. Гоё тий. Энди Уорхолын философи буюу А-гаас Б рүү буцаад Б-гээс А руу гэдэг ийм ном гарч байгаа байхгүй. Маш их хэмжээгээр борлогдчих. За. Тэр чинь бүр сонирхолтой байгаа юм шиг. Тий. Тэгсэн чинь Боб Калачелло гэдэг нөхөр бас нэг ном бичиж. Энди Уорхолын
Warhol-ийн интервью гэдэг бүр team сэтгүүл гараад 12 жилийн турш ажиллаж байгаа. Гэхдээ Warhol-тай биш. Энэ Warhol-ийн туслах Pet Hackett гэдэг нөхөртэй хамт энэ төслийг бол бүтээж байгаа байхгүй. Энд нь бүр Warhol оролцоочгүй. Эрт нас урцсан. Үгүй юу? Мэдгүй. Энэ хизээ гарчсан бол нэр. Тэг баг тэг нас барсан ч биш магадгүй. Ямар ч сан Hackett үгүй эхлээд энэ чинь амьд багт нэ. Hackett гэдэг одоо энэ нөгөө туслах юм тийм үү? Эхлээд Warhol-той тусдаа ярьцлага хийгээд тэндээс авсан мэдээлэлээ шүүгээд номын ихийг гаргаад дараа нөгөө Colaccello гэдэг одоо энэ нөгөө 12 жил ажилласан болон Warhol-ийн хамтран зүтгэгч Bridget Berlin нартай ингээ ажиллаж байгаа. Ингээд энэ гурав нэг юм гаргаж яах нь шүү дээ. Олон бүлэгтэй ном. Тэгсэн чинь энд Warhol огт оролцоогүй тийм үү? Яг юу болсон гэхээр Colaccello-гийн энэ бүтээлийг Andy Warhol өөрөө бичсэн мэтэр гадуур шогчихгүй. Нэг гоё ном байгаад байдаг. Бөөх хэлсэн үг мөгтэй янз бүрийн юм байгаад байдаг. За ингэсэн чинь нөгөө редактор чинь үнэхээр маш гомдож. Бүр ингэж ярьцлага өгч. Би бүр маш том худал хуурмаг зүйлсийн дунд орсон. Хэдийгээр энэ бүтээлээс болоод миний хитвч зузаарсан үнэ. Гэхдээ миний дотоод хүн би нөгөө олон танигдах гэсэн найдвар нь үгүй болчихлоо. Би бол алдартай олмор шүү. Тий. Warhol-ийн тухай ном бичиж. Тэгсэн чинь энэ номыг Warhol өөрөө бичсэн болж байгаа юм. Тийм ээ тий. Нөгөө туслах Pet Hackett-д бүр муухай байсан. Түүний бичсэн бүхэл бүтэн 9 бүлэг. Миний бичсэн 4 бүлэг. Нөгөө Bridget-ийн бичсэн Tingle гэх нэг бүлгийн бүгдийнх нь нэрүндийг Warhol тогтсон. Бид гурыг одоо хинж таних. Ямар амар юм бэ? Тий. Уг нь бид гуруулаа бүр удирдгал дээр нь хүртэл хамтарч ажилласан шүү дээ гэж хэлсэн ба. Тэгэхээр хийгээгүй зүйлийнхэн ч алдарт хүрч гэлсэн гэсэн үг. Тийм байна. Тэр нөгөө нэг сэтгүүлч асуудаг шүү дээ. Тэгээ сэтгүүлч нь асуугаад ингэнгүүт эргээл Andy Warhol-д улам одоолоод байдаг шүү дээ. Ямар амар юм бэ? 2 3 хүн дамжиж байгаа. Тэгэхэд энэ хүнд юу гэж хэлээ тэр хүн цаашаа яаж болгоод номон дээр яаж бичих төвөө хүртэл төсөөлж баг бичээд яриад өгсөн гэх юм уу. Тийм биш шүү дээ. Амар үз. Тэгээ нөгөө нэг энэ хэлсэн үг ичлүүд нь ийм бүр юм хүний анхаарал татдаг гэдэг шүү дээ. Ялангуяа нөгөө залуучуудад нэг юм ондоо байх, бусдаас юм содон байх, эсвэл одоо яг үннийг хэлгээд байна шүү дээ. Одоо нөгөө нэг Америк кинонуудын одоо ялангуяа энэ хүүхэлдэйн кинонуудын хоорондын тийм харилцаанууд байдаг шүү дээ. Тэднэр дээр хэлж байгаа үг мүг их зөвүүн шүү дээ. Яг голыг олоод хэлждэг те. Тэр чинь одоо л манай Монгол руу хүүхэлдэйн киноч тийм эсвэл залуучуудын ярианд тийм их юм орж ирдэг байгаа байхгүй. Нэг юмтай хамт хошигнож өгөөдөж хэлж мэлдэг. Тиймэрхүү юмны бүр аль эртэл хийгээдсэн хүн байж магадгүй байхгүй. Тий. Тэгээ ерөөсөө энэ нэг уран бүтээл шүү дээ нэг юм байна. Нэг юм хэрэг үнэхээр амжилтанд хүрээ гэвэл зүгээр ганц л дүр байна шүү дээ. Эхнийх нь өөр бай. Тий. Баггүй. Өөр. Дараа нь тэр өөр юм чинь гоё. Тий. Тэгэхээр гадаа төрөх бол Warhol-ийн хувьд хамгийн чухал зүйл байсан. Гадаа төрөх нь. Өөрийнхөө гадаа төрөхөд үлэмж их анхаарна. Тэр өрмөс төр төрөхөд урлынх нь мэдрэмж харин хэр нөлөөсөн бол тий. Мэдээж амар нөлөөсөн баг. Гэхдээ хэлэхэд бэрх. Ямар тач энэ зураач бол дэлхий хэрхэн өөрийг нь харах вэ гэдгийг үхэн өгтлөө өөрөө зохицуулж ирсэн юм шиг байдаг. Харин тийм байна. Тий. Залуу байхдаа арьсан их толботой байсан. Тэгээд үүндээ их эмзэглэж залуугасаа ингэж ингэсэг зүрхдэг. Тэнгүүд одоо чи 40-од онд нэг залуу ингэсэг зүрхсэн явж гин гэвэл эн чи өөрөө өөр ихгүй. Тий штэ. Тий. Уулын цаанчинд хөрхийн толбол байхгүй болох гэдэг шүү дээ. Өөрөх нэг том хамар байдаг. Тэрэндээ маш дургүй байсан. Тэгээ 50-аад онд гоо сайхны мис цаасалд орж хамраа янзлуулсан ба. Warhol бүхий л амьдралын турш гоо сайхны бүтээгдэхүүн, коллагены тэр янз бүрийн бэлтгэл хэрэгжилж ирсэн. Мэдээж түүний яг хамгийн том имиж бол одоо нэг үс шүү дээ. Ардаа бор. Хажуу болон урт талдаа тийм мөнгөлөг шаргал өнгөтэй энэ хиймэл үсийг нь дуртахгүй байх арга. Энэ үснүүдээ урлагийн бүтээл болгон бүр жазлах талаарч бодож үзсэн байгаа. Ер бүх юм энэ ч нөгөө цаг хугацааны капсулд орох хэрэгтэй шүү дээ. Энэ хиймэл үс нь өөрийнх нь жинхэнэ үс биш гэдэг нь хинт ч ойлгомжтой. Гэхдээ л үүнийгэж Warhol мэддэг байсан бас их гоё. Энэ миний хиймэл үс хүн харахад хиймэл үс гэж бодож би ч гэсэн энийг мэдэж байна. Гэхдээ яг ингээд бид нар одоо нүдэ буцаад Warhol гэж бодоол нээхэд л яг тэр хиймэл үс л бодож байгаа. Энэ магадгүй бүр дүр тоглоод байна тий. Насаараа дүр тоглосоор таарсан. Тий. Тэгээ одоо Andy Warhol гэдэг нийгмийн өмнө бүтээсэн байгаа тэр дүр нь ийм одоо зан характертай тий, ийм ааштай, ийм тим гэдэг. Тэгээд тэрийг зүгэл гарч ирэхээр яг тэр дүртэй орж гарч ирээд байгаа юм шиг тий. Тэсэрнээсээ бодит амьдрал дээр байгаад байгаа.
өөрийнхөө хувьд. Тэгэхээр үнэхээр зөв. Дэлхий намайг хэрхэн харах вэ гэдгийг би үхэн үхтлээ өөрөө зохицуулж чадсан. Тэр нь зөв. Тийм байна. Тэ. Энд чинь хэр бараг яавыг хүч чадах гэсэн. Тэгээд энэ чинь маш их золиос шаардах баг. Харин Одоо манай бас нэг артист залуу байдаг л та. Та ингээд фэнүүдтэй хандаад юу гэж хэлэх вэ гэдгсэн чинь дуусан тоглолт нь болох гэдэг байгаа байхгүй. Одоо хүмүүс бол ингээд те фэнүүд маань ирээрээ мэрээрээ гэж хэлүүлэх үсээд байгаа. Тэгсэн нөгөөх нь одоо хэдүүлээч одоо юу хөвдөө. Тиймэрхүү те нэг юм характер хүртэл цаанаас нэг юм. Тэгээ тэрийг байнгын төлөвлөж бодож үгээ бэлдэж гэдэг юм уу яг тэр байдалд орж явдаг байх юм шүү дээ. тий. Тэгэхээр өөрт нь амар их бас ачаал айгүй их стресс ирнэ. Ер нь энэ суутнууд цаанаа их ухаалаг байдаг шүү дээ. Гадаадын суутнууд. Маах бол суутан гэхээс илүү олонний танил хүмүүс байдаг шүү. Манайх урлагийнхан сонсч иж магадгүй. Тэгвэл бас хэлчихэ. Та бүхэн маань зүгээр тий алдартай хүмүүс шүү. Суутан биш. Суутнууд чи өөр гэдэг юм а тий. Цаанаа нэг. За ингээд энд юу орхол 1987 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 58 наснда цөсний мэс засал орхож жаад тэр нь амжилтгүй болоод хүндрэлээс болоод таалт өгсөн. Бас залуухан байсан 58 наснд. Манайхан энэ Энди Ворхолын бас нэг бүтээлүүдийг те хөөгд харах юм бол энэ дотор бүр хичнээн одоо мянган гэх юм уу те маш олон төрлийн бүтээлүүд байна. Тэгэл одоо эн чинь дуу хөгжим рүүж орцсон байна. Одоо зүгээр одоо фэнзменсэн ч юм уу те эсвэл сэдэж гэдэг юм эднэрийн cover зургуудыг нь хийсэн байна. Тэгэл одоо өөрөө гараараа зургууд зурсан байна. Клип хийсэн байна. Кино хийсэн байна. Тий, одоо бидний мэддэг Мерлин Монрогийн олон өнгөтэй Мерлин Монро ч $180 сая шүү дээ. Хүү. Ардталтаа бүр манай Ван Гог, Пикассо өдрийг чи хайцсан байгаа шүү дээ. Тийм байна. Олон зургийг. Тэгээд яаж юм тэрслүү байдгийг, яаж амьдралаараа тэр бүтээгдэхүүний үнцнийг бас өсгөдөг юм. Одоо нэгэсэндээ 50 зурцсан зураг нь өөрийнх нь нэг бүтээгдэхүүн л гэсэн үг шүү дээ, тийм. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг ямар цагт хизээ гаргаад те өөрөө ямар шуумны араас тэрийг гаргах маргуу гэдэг эн чинь бүгд ингэ тоглолт яваад байна л да, тийм. Тэр болгоныг найруулж амьдрна гэдэг бол амар л хальтаа. За болсноо. За ингээд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Энди Ворхол хэмээх маш сонирхолтой эрх мэдлэлээр бид цогцсон дурдаад өнгөрлөө. Хаа бүхэн мэдээж ус цаашаа задлаад үзэх юм бол маш гоё юм байж болох бах те. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр бол гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон болон тогтвортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital ажиллаа. Мэдээж нэвтрүүлгийн маань та бүхэн маань NTV телевизээр болон Одмондөр радио 83.3 107 гэсэн хослолгоор хүлээн аван сонсох боломжтой. За тэгээ өнөөдөр нэвтрүүлгийг бэлтгэн өргөсөн хөтлөгч цаандаа танд баярлалаа. За баярлалаа нушаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.